За би бол угаасаа танд шууд хэл би угаасаа innovation хэрэглэгч. Тэрийг бол яг интернетд ингээд асуудал үүсээд эхлүү эсвэл тэр асуудлыг хүмүүс хараад эхлүү гэдэг үзэл багах гэж бодож байна. Юунаас болж ер нь гэхдээ тэр одоо ингээд байнгын тохиолдоод байдаг асуудлууд ихэнхдээ гардаг гэж тийм үү? Байгууллагын хоорондох нөгөө уялдаа холбоо муугаас ч гэдэг юм уу зарим нэг хариуцлагагүй юмнаас болоод нөгөө шилэн кабель чинь газар ухтаа цог таслаачдаг. Байгууллага хувь хүн гэр бүлгүй innovation-ыг мэдчихээн интернетийн үед. Яагаад тэгвэл одоо Mobi Home гэж манай групп компани нэгдсэн одоо үйлчлэгийн брэнд гэж ойлгож болох юм. Тавжин яг үнэхээр бас тийм доктортой бас байж чадах уу? Ер нь 4G технологиос 10 дахин найдвартай гэж хэлж болно. Mobi Home бол Монголын анхны хоомтыг үйлчлэх юм аа гэд нэлийн их тайлбарлаадсан шүү дээ. Ухаалаг тоосрогч гээл байна тий. Ингээ робот тоосрогч гэл ингээл өөр яваал. За тэгэл өөр камер гэж байна. За ухаалаг одоо юм унтраалга мөшгөө хүртэл ингээ хаашаа тий. Тэгээд өрхийн технологийн үйлчлэг байхгүй. Тэгээд энэ технологийн үйлчлэгийг үзүүлж эхэлж байгаа. Одоогийн одоо бидний авж байгаа интернет үйлчлэг авж байгаа компаниудыг шудраг өрсөлддөг юм уу ер нь? За сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Newtek podcast-ийн маань 3 дугаар улирлын 2 дахь дугаар инхүү эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ өнөөдрийн зочноор за хүн болгон мэдэх бах те Mobi интернетийн үйлчлэгийг ч гэсэн зөндөө ашигладаг бах. Mobi net-ийн гүйцэтгэх захирал эдэр мөрөх захирал маань өргөдөж оролцож байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За одоо хоёул яг үндсэн ярианда ер нь орё гэж байна. Танаас асуух угаасаа сонирхолтой олон асуултууд байна. Яагаад гэвэл энэ интернет ч одоо бүр бүх байгууллагуудыг бас одоо суур болчихлоо шүү дээ. Бүх байгууллагын гэр бүлүүдийн тий. Тэнгүүд би яг зөв хувьдаа ингээл найзуудтайгаа ингээл тоглож моголдог, гэртээ ингээл тоглож моголдог. Тэгэл интернет бол ер нь тэгэл гол юм шүү дээ. Ойрдоо ер нь Монгол улсын жоох интернетийн асуудалтай байгаад байна уугүй юу? Альч байгууллагын үйлчлэгийг авсан. Танд ер нь тэгж ажиглагдчихж байгаа юу? Ер нь яг би ингээд бараг нэг юм 7 хоногийн ихэнх үеүүдэд за ихэнх нь цаашийн 7 хоногийн ер нь 3 өдөр бол ингээл шинэ өнөр тоглолдог. Тэгэхэд л ингээл нэг өмнө харагддаггүй асуудлууд айгүй их гарч ирээд байдаг болсон л да сүүлийн үед. Тэ бингийн нэмэгддэг ч юм уу, застдаг ч юм уу. Тэрийг бол яг интернетд ингээд асуудал үүсээд эхлүү эсвэл тэр асуудлыг хүмүүс хараад эхлүү гэдэг үзэл багах гэж бодож байна. Тэ өнөөдөр одоо интернетгүйгээр бол ер нь хүн зүгээр нийгэмд баг байх үгүй айгүй тийм сонирн болчиход байна шүү дээ тий. Нэг интернет л байхгүй бол гар утсанд интернет байхгүй бол яах вэ тий. Гэрт нь интернет байхгүй бол яах вэ? Ажил дээр нь интернет байхгүй бол яах вэ? Магадгүй 5 жилийн өмнө интернет төр тасрахад бол байгууллага болол тий. За окей бүх юм одоо интернет рүү шилжээгүй. За манай одоо засгийн газрын чирэгжүүлж байгаа одоо зөндөө олон төсөл хөтөлбөрүүд энэ Монголиа гээл бүгдээрээ интернет болж бүх юм онлайн болж байна. Гэтэл өнөөдөр интернетгүй нэг цаг ер нь хүн байвал ерөөсөө тэгээд ер нь ус даяараа одоо ингээд зогсох ч юм уу тийм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нөгөө хүмүүс аюу их мэдэрдэг болчих. Тийм. Би бол тэгж л тодорхойлно. Тэрнээс нь таслын интер ч юм уу иймэрхүү интернетийн асуудал үүдээ байсан. Өмнө нь бол бүр их байсан. Одоо бол технологи хөгжөөд чанар сайжраад уг нь улмал одоо багасж байгаа гэж би хараад байгаа. Энийг зөвхөн хүмүүс илүү мэдэрдэг болсон л. Юунаас болж ер нь гэхдээ тэр одоо ингээд байнгын тохиолдоод байдаг асуудлууд ихэнхдээ гардаг гэж тань. Янз бүрийн шалтгаантай. За интернет гэдэг маань одоо нөгөө Монголоос гараад явж байгаа одоо шилэн кабель, сателлитийн сүлжээ маань дэлхийдээ биднийг холбож байгаа шүү дээ. За тэн дээр бол асуудал харьцангуй цөөхөн гардаг. Ер нь бол баг гардаггүй. За ер нь хамгийн том асуудал бол манай улсын өөрийн одоо үндсэн суурь дэд бүтц. Монгол улсын маань өөрийн суурин дэд одоо үндсэн дэд бүтцээс шалтгаалж. Нэгдүгээрт одоо нэг онгой байдаг штэ. Интернет авахгүй бол яах вэ мах вэ гэл ингээл яасан чинь тэндээс цахилгаан эрчим хүчтэй. Намайг авахгүй бол та нар яах вэ гэдэг шиг тий. Цахилгааны таслал маань бас нэг шалтгаан. Ягаад тэгэхээр танаа байранд цахилгаан тасрал одоо танаа хажуудлын байранд цахилгаан тасрал тэр мэдээж нөгөө нэг интернетийн тоног төхөөрөмжүүд ч бүгдээрээ цахилгаанаар явж байгаа тий. За тэр бол нэг том асуудал шалтгаан. За интернет ч өөрөө маш олон дамжуулах технологиор одоо явдаг тий. Шилэн кабель байна. За радио байна, сателлит байна. За сателлит бол харьцангуй гайгүй. Гэж шилэн кабель маань хаагур явж байгаа гэхэлэр ингээд за магадгүй гэр оролт ч юм уу ингээд хотын цохрол бол ингээд агаараар шонгоор ингээд татцсан кабелууд харагддаг. За хотын төвд бол нэг тэгж харагдахгүй байгаа. Тэр маань болохоор ингээд одоо газар доогорох одоо тусгай ходог сугчлаар явдаг байхгүй юу? Одоо манай төрийн эмчит компани хариуцдаг. За магадгүй би одоо нэг үйл хэлье тий. Манай төрийн байгууллагуудын бас ажлын уялдаа холбооноос шалтгаалдаг уу яадаг уу. Нөгөө зуны нөгөө нэг юм
бүтээн байгуулалтыг болдог штэ. Нөгөө нэг хорооллын дундуур ингээд хайгаад гээд ингээд жил болгоо болдог гэдэг шиг л угаасаа нөгөө мэдээж аливаа төрийн үйлчлэгээч, хувийн үйлчлэгээч заавал засвар одоо арчилгаа тортлогоо шаардлагатан тухайн нөгөө одоо хоолой дулааны шугамаа тий цахилгааны шугамаа ингээд тогтмол ингээд зуны үйлрэлт хвчлэн хийдэг. За тэгээд нөгөө байгууллагын хоорондох нөгөө уялдаа холбоо муугаас ч гэдэг юм уу зарим нэг хариуцлагагүй хүнээс болоод нөгөө шилэн кабель чинь газар ухта цог таслаачдаг. За тэгээ орон нутг руу бас таслан Улаанбаатар хотод таслан яг сүүлийн үед бол улам сайжраад байгаа. Мэдээж юм чинь дандаа л нөгөө сайжрал тал руу явдсан шүү дээ. Тэр бас үндсэн шалтгаан болдог. Тэрнээс бол бидрийг цаанаас нөгөө нэг интернетээр хангаж байгаа гадны интернет провайдеруудын асуудал. Тэр бол маш бага, маш цөөхөн тий. Монголчууд ихэнх интернетээ мэдээж юугаар авч байгаа бах тий? Кабелаар авч байгаа бах тий? Газар доогоор явуулж авч байгаа гэсэн үг. Гаднаас. Тий, гаднаас Монгол улс маань өөрөө хятад улс Оросын холбооны усаар дамжаад тэгээ цаашаа гардаг. Тий, хоёрхан гарцтай шүү дээ. Манайх ч хоёрхан хөрштэй. Харин тий. Тэр хөршүүдтэйгээ шилэн кабелаар хил дээр холбогдсон байдаг гэсэн үг. Тэгээд сателлайтаас бол бараг нэг тийм нөгөө нэг юм хүн одоо орон нутагт ч юм уу тий эсвэл юм ер нь бол тэр сателлайтаар интернет авах тохиолдол асар бага бах тий. Сателлайт гэдэг маань бас өөрөө технологийн ялгаатай. Одоо өндөр одоо юуны асын одоо орбит гэж нэрлэв юм да. Тэр орбит нь одоо нам өндөр гэдэг янз бүр байдаг. Тэгээ сүүлийн үед нөгөө бүгдээрээ мэдж байгаа Elon Musk-ийн Starlink гэдэг үйлчлэг байгаа SpaceX гэдэг компани. За Starlink бол одоо хөдөө захын малчин айлд очиход баг ашигладаг болсон байна. Тэр маань өөрөө бас сателлайт байхгүй юу? Сателлайтын одоо илүү нам орбитийн татамжийг ашигласан одоо үйлчлэг байгаа. За Starlink-ийг бас манай компаниас авч болно. Манайхаас Монгол дахь аль биесныхын төлөөлөгч байгаа. За одоо яг нэг асуулт нь юу гэхээр ихэнх хүмүүс одоо за шууд л хэлэхэд innovation-ыг бол мэдчихэе. Innovation-ыг одоо интернетийг бол одоо бүх хүн суурилах байгууллага хувь хүн гэр бүлгүй innovation-ыг мэдчихэе. Интернетийн хувьд. Яагаад тэгвэл одоо Mobihome гэж. Mobicom одоо өмнө одоо тий өөр Mobinet гэл интернетийн үйлчлэг хийжсэн. Woo гэл тусдаа ингээл IPTV эсвэл одоо OTT гэл бид нар ярьдаг тий хийжсэн. Яагаад Mobihome гэдэг юм иршлэр дахиж ингэж гарч ирэх болвоо? Ялгаа нь юунд байгаа гэдэг. За нэгдүгürt ер нь бол Mobihome үйлчлэгээ маань манай групп компани нэгдсэн одоо үйлчлэгээний брэнд гэж ойлгож болох юм. Яг л мэдээж байсан үйлчлэгээнүүд зарим нь бол шинээр гаргаж байгаа үйлчлэгээнүүд гол ялгаа бол би бол эрх чөлөөл гэж хэлнэ л дээ. Одоо ингээд үйлчлэгийг ашиглах тийм хүнд одоо сонголт бий болгож байгаа. Одоо эрх чөлөөтэй тийм сонголтыг бий болгох гэж зорьсон манай юм брэнд тоххой. Энэ маань юутай холбоотой вэ гэхлээр нэгдүгээрт 5G байгаа. За хоёрдугаар болохоор OTT байгаа. За OTT IPTV гэдэг ер нь бол нэг innovation ч өөрөө IPTV гэдэг технологи дээр суурилуулж үйлчлэгээ үзүүлдэг. Манай Woo маань болохоор бас ер нь яг эцсийн хэрэглэгчд очиж байгаа бүтээгдэхүүн бол ижлэг байхгүй. Технологийн ялгаагаа Woo бол OTT буюу over the top гэдэг одоо технологиг ашиглаж байгаа. Тэгээ энэ хоёр технологийн ялгаа бол бас л миний түрүүний нөгөө хэлдэг одоо эрх чөлөө гэж хэлэх гээд байна. Яг тэгэхээр IPTV маань өөрөө тухайн үйлчлэгээ үзүүлэгчээс зориулж татсан одоо дэд бүтцээр буюу шилэн кабель юм ямар нэгэн технологи юу холболтоор заавал очих хэвээр. OTT технологи маань бол интернет байвал ерөөс ханаас ч хамаагүй үзэж байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр л нэг юм одоо брендинг гэхээсээ илүү одоо хэрэглэгчийн юм сонголт эрхчлөө байхгүй. Одоо чи байранда innovation кабель оруулж ирсэн тохиолдолд чи одоо юу ТV үйлчлэгийг ашигладаг болвол Woo бол чи хаач байсан зүгээр чамд интернет л ашиглах байхгүй. За хоёрдугаар нэгдүгээрх нь бол юм. Хоёрдугаар шалтгаан бол OTT технологи маань юу 5G технологи саяхан нэвтэрсэн шүү дээ. OTT маань өөрөө интернетээр дамждаг учраас интернетийн чанарын одоо жоохон мэдрэмтгий, жоохон өндөр хурд шаарддаг, интернетийн тасалгүй байдал шаарддагаараа жоохон IPTV-гээс жоохон одоо юм ялгаатай. Тэгэнгүүт 5G ороод ирэхлээр өмнө 4G технологи маань OTT үзэхэд одоо хараахан одоо зарим тохиолдолд шаардлага хангадаггүй байсан болоо. Жишээ нь ямар асуудлууд гардаг гэсэн? Одоо
сүлжээний ачаал гэж нэрлэгдээ тий. Одоо хүн их бөгнөрсөн одоо том тоглолт одоо зохион байгуулагдах үеэр ингээл сүлжээ гар утас жоохон тоглолттой шүү дээ. Тэр үеэр одоо OTT үзэхлээр мэдээж нэг ачаалаа шалтгаалаа жоохон гацалт. За мэдээж жоохон хурд мурд удаашрдаг ч юм уу. Эсвэл сүлжээ муу барьдаг газар очиод үзэхлээр жоохон удаашрдаг ч юм уу тий. За гэртээ авчираад телевизэр рүү залгаад өндөр чанартайгаар үзэхлээр бас тоглолтдог ч гэдэг юм уу. 5G мэн өөрөө энэ бүх асуудлыг шийдэж байгаа. Дээрэс нь Starlink гэдээ ороод ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ үйлчлэгээ маань одоо юм хаана л бол хаана, яаж л бол яаж, одоо ямар л бол ямар багцаараа ингээд эвлүүлээд огсраад авдаг, ямар технологиор интернетээ аваад түүн дээрээ ямар үйлчлэг авах уу гэдэг нь одоо хэрэглэгч өөрийнх нь сонголт болчихж байгаа байхгүй. Зөвхөн Монголд биш, чи өөрөө авсан вүүгийнхаа ирэхээр гадаадд очиод үйлчлэгийг үзүүлж болж байгаа байхгүй. IPTV-г бол чадахгүй шүү дээ. Нөгөө боксоо тэврээд кармалал гадаад очиж залгуул гарахгүй шүү дээ. Энэгээр ялгаатай. Магадгүй чи өнөөдөр энд вүү үзэж хагаад одоо боксоо ч юм уу эсвэл зүгээр тэр нэвтэрдэг ирэхээрээ гэртээ хараад үзэхэд ялгаа байхгүй үзнэ. IPTV-г олж шийдэх гэж чадахгүй гэсэн. Дээрэс нь IPTV-г чи үзэхэд заавал одоо тийм детикэт холболт ханахруу оруулах хэрэгтэй болол OTT болол оруулах шаардлагагүй. Тэгэхээр интернет маань өөрөө бүх юмний суурь учраас интернет нь өөрөө өндөр хурдтай тэгээд хаанч ашиглах боломжтой болчихж байгаа болохоор тэргээрээ дамжиж байгаа бүх үйлчлэгийг одоо амжилтгаараа л онцлог болчихж байгаа гэсэн. За би олоогоосаа тань зөв шууд хэл би уусаа Univision хэрэглэгч гэрт маань уусаа Univision л байгаа. Тэнгүүд аль болох би ингээд одоо таны яг юугаар ялгаатай гэдгийг нэг мэдэх надад чухал байгаа байхгүй. За таны ярьснаар бол шилэн кабель бол илүү доктортой тий 5G бол илүү хэрэгчлөөг өгнө одоо гэж юм тий. Тэнгүүд одоо 5G нь яг үнэхээр бас тийм доктортой бас байж чадах уу? Одоо түрүүний одоо таны хэлсэнчлэн бид нар нөгөө нэг яг л өмнөх шилэн кабель үздэг шигээ тэр одоо түрүүний тасалтал тий maybe бид нар одоо Монголзын одоо шууд дамжуулалтыг үзэж хахад гацмааргүй шүү дээ тий. Тэр мэдрэмж нь яг ингээд доктортой байх дээр хэр найдвартай вэ? Ер нь 4G технологиос 10 дахин найдвартай гэж хэлж болно. Яг тэгэхээр энэ ч өөрөө 10 дахин илүү өндөр хурд гаргаж байгаа байхгүй баг. Үтсийн хэрэглэгчдэр очиж байгаа. Хэрвээ чиний гар утас одоо илүү 5G-ийн илүү их өндөр бандвит дэмжиж чинь тэр хэмжээгээр л чи хүлээгээд авчирна. Гэртээ ашиглаж байгаа 5G хүлээ авахч чинь хэрэг чадaltaан тэргээр л үйлчлэгийг авчирна. За хоёрдугаар талхлаар 5G маань өөрөө радио технологи учраас одоо шилэн кабель тасарна гэдэг бол байхгүй байхгүй. Одоо нэг юм занглаа цэгээс танаа байрлуу ингээд шилэн кабель тасраад татаад орцсон байхад дундны нөхөр газар ухаж байгаа тасалчвал 5G-г агаарыг ингээд тасалж чадахгүй учраас найдвартай. За бааз станц манай Mobcom өөрийн нэг тийм юу байдаг онцлог байдаг имийг чанараар ер нь бол имийг аяг их тодорхойлдог. Одоо бааз станц байрч байгаа сайтаа бол одоо өндөр хэмжээнд тасалдгүй байлгадаг, нөөц батарейтай байдаг, нөөц одоо генератортай байдаг ч гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар цахилгаан тоглолоо гэхэд за шилэн кабель маань тухайн сайтууд нь өөрснөө нөөц холболттой байдаг, бие биентэйгээ холбогдож байгаа. Одоо нэг сайт маань дор хаяж 2 шилэн кабель зэрэг холбогддог ч юм уу те хоёр талаасаа оруулахтай. Тэгэхээр нэг нь тасрахад нөгөө нь одоо ажиллаж идэг гэдэг ч юм уу те. За орон нутаг даяар одоо юм хэрсэн аалзны торон одоо юу гэж байдیں۔ Дэд бүтц гэж байдیں۔ Тим торон дэд бүтцээр зохион байгуулсан байдаг. Тэгэхээр нөгөө нэг бааз станцууд хоорондох шилэн кабель ер нь бол тасарна гэдэг ойлголт байхгүй учраас илүү найдвартай гэж. За тэгээд түрүүн миний хэлээд байгаагаар Woo Home гэдэг маань зөвхөн 5G хэлээгүй. Манай Mobinet-ийн шилэн кабель нэгдүгээрт орсон байж болно. За ороогүй бол 5G бас орсон байж болно. За бүр ороогүй бол Starlink байж байгаа. Ерөөс юм байгаа даахгүй. Тэгэхээр энийг бүгднийг нийлүүлээл Mobi Home гэж нэрлэдэг. Starlink-ийг яг Mobicom аль биесээр тийм Mobinet аль биесээр оруулж ирж байгаа. Тэнгүүд ингээд Mobicom энэ олон үйлчилгээнүүд нийлээд Mobi Home гэдэг шинэ үйлчилгээ нэрний доор явуулсан шалтгаан яг юу юм? Ингээд тусдаа хийгээд яваад байхад зүгээр болол эс юм шүү үгүй мүү? Тийм энэ яг хоо тусдаа компаниуд тийм Woo Home гэж байгаа тэр маань болохоор зөвхөн Mobinet-ийн бүтээгдэхүүн байсан. Яг хоо ийм тусдаа компаниуд байгаадгийн шалтгаан нь бол одоо Монгол улсын зохицуулах хорооноос олгодог лицензээр ялгаатай. Нэг компани одоо 2-3 лиценз зэрэг авч болдоггүй ч юм уу тийм учраас ингээд тусдаа компаниуд байгаа. Яг энэ мэдээж нэг үйл ажиллагааныхаа чиглэлээр бас ингээд ялгагдаж байгаа. Жишээ нь Mobinet бол одоо Woo илүү медиа чиглэл рүүгээ
одоо дагнаж байгаа бол Mobcom маань өөрөө анханасаа телеком оператор байсан гэдгээрээ бид зүгээр энэ компаниудынхаа одоо бүтээгдэхүүнүүдийг нийлүүлээд синержи үүсгээд ингээд багцлж байгаа л гэсэн үг. Одоо хэрэглэгч нарт илүү ойлгомжтой болгож байгаа. Тийм энэ үү гэж компани хэсэг зөндөө ярьсан байхгүй. Үгүй наа чинь бүү гэж компани байхгүй энэ чинь Mobinet бүтээгдэхүүн зүгээр брэнд гэдэг ингээд ийм олон за тэгээд Mobinet бүү энэ бол Mobcom группийн үйлчлэгээ гэдгийг бас мэдгүй ч гэдэг юм уу те. Энэ бол ер нь л угаасаа байсан асуудал. Тэгээд эдрийг бүгднийг бидэд загнаад илүү ойлгомжтой хэрэглэгч илүү одоо нэг дороос үйлчлэг авах одоо энэ нөхцөл болцоог л үсгэж байна. За тэгэнгүүт таны угаасаа түрүүнд дурдсан асуудлууд яг манай байгууллагт болсон байхгүй. Одоо манай байгууллага сүүлийн 2 сард бараг интернет үйлчилгээгээ хэд солилоо. Тэгсэн чинь доотлын шилэн кабел нь энэ шалан доогоор явж байгаа шилэн кабелт нь асуудал үүссэн байх жишээ. Тэгээд тэгснээр тэр нь амар ховор тохиолдолтой асуудал. Тэгсэн чинь тэр нь ч гэсэн ингээл тохиолдсон л байгаа байхгүй. Тэгээд яг нэг юм асуудал үүдэн шүү дээ. Одоо би ингээд нэг газар нүүж очлоо, нэг байранд очлоо, орлоо. Тэнгүү зөвхөн тэрийг л тавиулна шүү. Тэр газрын үйлчлэгийг тавиулна шүү гэдэг ийм requirement бод. Тэр л орж ирсэн. Бус нь угаасаа байхгүй гэдэг. Тэгээд ийм болохоор ер нь ингээд нэг юм одоогийн энэ одоо бидний авж байгаа интернет үйлчлэг авж байгаа компаниудыг шудраг өрсөлддөг юм уу ер нь? Таны өнцгөөс харахад. За энэ нэгдүгээрт бол тухайн одоо офс барилга байгууламжийг хариуцж байгаа эзэдийн бас шийдвэр байна. Тэ. Яг шудраг өрсөлдөн гэхээс илүү одоо тэр хувь хүний одоо хувь компани эзэмшлийн дотор байгаа зүйлийг одоо компани би өөрөө энэ компанитай хамтарч ажиллана гэдэг бас нэг сонголт байгаа. Тэр бол мэдээж одоо тухайн одоо нэг юмны эзний өөрийнх нь шийдвэр байгаа. Ер нь бол олон улсад жимэрхүү кейсүүд байдаг. Тэгэхдээ нөгөө талдаа тухайн нөгөө одоо офст ч юм уу барилга байгууламжинд түрээслээд орцсон үйлчлэг авахыг хүсэж байгаа хэрэглэгчийн бас сонголтыг хүндэтэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энийг ер нь тэгээд хэрэглэгч өөрөө хаан шүү дээ тий нэг талаараа. Тэгэхээр хэрэглэгч маань өөрөө бас одоо тийм үйлчлэгийнхаа сонголтыг хийх одоо тэр тал дээрээ илүү анхаарат. Ер нь бол тэр офс ч юм уу тэр орон сууцныхаа хүмүүстэй л хэлэх хэрэгтэй байна шүү дээ тий. Бах. Тий ер нь бол тэр нь зөв бах гэж бодож байгаа. Тэрнээс бол мэдээж өрсөлдөөн байгаа. Одоо шудраг бусаар өрсөлдөж чинь ч гэдэг юм уу тэр тал дээр бол одоо харгахан баримт бол байхгүй мэдээж одоо тий. Хоёр компани бизнесийн одоо тохиролцоо бас байж болох бах тий. Гэхдээ мэдээж эцсийн хэрэглэгч өөрөө одоо үйлчлэгийнхаа сонголтыг хиймээр байгаа бол тэн дээрээ одоо мэдээж тухайн түрээслэгчтэйгээ ч юм уу одоо ярилцаа сонголтын дээрээ харах хэрэгтэй баг. Одоо надад нэг хоёр найз байгаа байхгүй. Нэг нь болохоор тэр байранд зөвхөн Mobinet л тавиулах хэрэгтэй, өөр газар орж ирэх боломжгүй гэдэг. Нөгөөх нь болохоор зөвхөн Univision л байх хэрэгтэй гэдэг. Тийм тиймэрхүү юм болол их манай компаниудаас бол тийм шаардлага ирсэн тавьдаггүй. Зөв. Окей. Одоо танд тэгвэл яг ер нь за одоо нэг юм Starlink-тэй хүмүүсээс би бас ингээл нэг асууж ирсэн ингээл Starlink нөгөө нэг Монголын дээгүүр явж байгаа coverage нь ер нь жоохон бага учраас ингээ жоохон тасалтлын тэр өндөртэй байдаг энэ төр гэл. Одоо манай суугч гэсэн үзэж байгаа залуучдын ихэнх нь ер нь нэм тоглож моголтой ингээ жоохон технологи хоббитэй, e-sport хоббитэй залуучууд байгаа. Тэнгүүд одоо энэ 5G-гээр ингээл зөвхөн ер нь ингээл одоогийн энэ хүмүүсийн тархинд Wi-Fi-аар ингээ интернетээр ороод ингээл тоглоно гэдэг нь өөрөө нэг тийм жоохон юм юу байгаа байхгүй. Ингээм яг ийм оргил үед ингээл нэг юм лостох юм шиг ингээл алдаа гарч ирэх юм шиг тийм байна. Wi-Fi маань өөрөө одоо open технологи байхгүй хийн дуртай нь ашиглаж болдог. Одоо чи ингээд гар утсан дээр өнөөдөр Wi-Fi сүлжээ хайвал дороо иж нэг 10 20 Wi-Fi сүлжээ гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд Wi-Fi маань өөрөө бас хязгаарлагдмал юм давтамжийн багтаамжтай. Тэнгүүд 10 20 зэрэг Wi-Fi access point-ууд зэрэг ажиллахлаарэ нэг давтамжин дээр нэг одоо үйлчлэгээч гэдэг юм уу нэг юм одоо сервис яваад эхлүүл бие биендээ нөлөөлдөг байхгүй. Тэгээ интерференс гэж нэрлэдэг тийм. Тэгээд нэг давтамжин дээр олон тооны төхөөрөмж угаасаа нэг дор ажиллахлаар интерференс өгөөд тэр маань өөрөө одоо нөгөө нэг төрөний асуудлыг хэрэглэгч нар дээр очиж байгаа таслыг үүсгэдэг байхгүй. Тэгэхээр мэдээж Wi-Fi-гасаа илүүтэй нөгөө кабелаар илүү холбочвол ямар нэг нөлөөлөлд орохгүй гэдэг. Яг Wi-Fi-аас лангаар холболт энэ төр аваад явах нь шүү дээ. Тийм. Тэгээд бас нэг ийм асуудал байт юм аа. Гэртээ нэг Wi-Fi төхөөрөмж тавьсан болвол тэр нь ингээл одоо чанар нь ингээл хэврээл байгаад байна гэдэг ойлголт байгаа байхгүй. Гэтэл бид нар өөрсдөө гар утсаа жил болгон бараг сэлж шүү дээ. iPhone гарах болгонд апгрейд хийгээд. Гэтэл яг интернетийн чинь чанарыг
одоо Wi-Fi чинь ер нь бол гол төхөөрөмж чи илүү одоо хариуцна гэх юм уу. Тэр айгүй чухал үүрэгтэй байхгүй. Тэнгүүт Wi-Fi технологи маань өөр бас ингээд хөгжөөд идэх байхгүй. Wi-Fi 4, Wi-Fi 5, Wi-Fi 6, одоо Wi-Fi 7 гэдээ гарсан байна тий. А гэтэл танай гэрийн чи Wi-Fi төхөөрөмж Wi-Fi 4 л байгаад байвал одоо чи 10 жилийнхаа өмнөх технологийн Wi-Fi-г ашиглаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр Wi-Fi төхөөрөмжөө солих хэрэгтэй. За манайхаас бол Wi-Fi 6 технологи дээр төхөөрөмж хэрэглэгч нартай санал болгодог. За нөгөө асуудал нь болохоор Wi-Fi маань өөрөө бас цацалтын ийм одоо тодорхой хязгаартай. Магадгүй ер нь хөвчлэн одоо нэг өрөөнд ч гэдэг юм уу те. Одоо том бетон зузаан хантаа бол нэг өрөөнд нэг төхөөрөмж тавьсан бол тухайн өрөөнийхөө сүлжээг л хангана. А гэтэл 0-д ороо сухлаар жинхэнэ ашигладаг байд нөгөө Wi-Fi жаалга болчихсон шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас бидэд ер нь гэрийн одоо бүх өнцөг болон бүрт Wi-Fi сүлжээ хүрэх боломжтой гэдэг mesh технологи бас хэрэглэгч нартай санал болгож байгаа. А чи нэгээс илүү олон Wi-Fi төхөөрөмж тавих тусам танай гэрийн Wi-Fi сүлжээ чинь тэлж байгаа. За технологийн сайжирсан учраас интерференцд бага өртөн. Тэгэхээр манай үйлчлэг бол илүү хорттой илүү сайн болно л гэж. За тэгэнгүүт Mobi Home үйлчлэгээдээ дагаад нэг юм нэршлээ одоо Home Tech гэдэг. Тий. Mobi Home бол Монголын анхны Home Tech үйлчлэг юм аа гэд нэлийн их тайлбарлаадсэн шүү дээ тий. Контентууд би бас нэлийн харсан. Тэр нэг юу гэсэн үг юм? Тэгээд одоо энэ Mobi Home бас нэг өөр нэг ялгаргал байх шиг байна тий. Энэ бол зөвхөн IPTV интернет энтер гэдгээр хязгаарлагдахгүй тий. OTT интернетээр хязгаарлагдахгүй гэдэг. Тэрийг та тайлбарлавал. Тий. Одоо янз бүрийн юмний tech гэл ингээл сүлээд нэршилдэг болчиход байгаа шүү дээ тий. Fintech гэл санхүүгийн технологи болчихдаг гэл. Энтэй адилхан Home Tech гэдэг бас байгаа. Энэ маань болохоор одоо өрхийн айлын технологи болчихлоо гэж. Ер нь хүмүүс яг тэр нэршлэр нь сайн мэдгүй ч гэсэн одоо зөндөө ашиглаж байгаа л да. Одоо ингээд ухаалаг төхөөрөмжүүдийг гэртээ зөндөө ашиглаж байгаа шүү дээ. Ухаалаг тоосрогч гээл байна тий. Ингээд робот тоосрогч гэл ингээд өөрөө яваал. Тэр янз бүр ялангуяа тэр нэг хиттийн Xiaomi тэргээл үйлдвэрийн тоосрогч. Тэгээ тэр нь ингээд гар утсан дээр өдөртдөг тий. Яг уу эзэ цэвэрлэхгүй яг уу гэл ингээд. За тэгэл өөр камер гэж байна. За ухаалаг одоо юм унтраалга мөшгөө хүртэл ингээд хаашмөшгөө тий. Тэгээд тэд нар маань өөрөө Home Tech байхгүй. За ухаалаг хөрөгч хүртэн шүү дээ тий. Ингээд хөрөгчнөөс ямар нэгэн зүйл авахд ямар одоо хүнсний бүтээгдэхүүн дутуу байгаа нь хүртэл ингээд хяндаг. Тэрийг ингээд одоо тухайн хүнсний супермаркет нөрт дүүргээд өгчдөг тэгээд ингээд гоё супер юм өрхийн технологийн үйлчлэг байхгүй. Тэгээд энэ технологийн үйлчлэгийг үзүүлж эхэлж байгаа. Ааха. Тэгэхээр Mobi Home-ийн хэрэглэгчид бас давхар одоо юу гэдэг чинь камер ухаалаг камер ч юм уу тий хаалганы ухаалаг цоож нөгөө нэг Америкийн одоо гэр бүлүүд дээр ихэнх ажиллагддаг шүү дээ. Гэрээ одоо шууд утаснасаа хянчдаг ч юм аасаас интернет тий. Тэр одоо IoT гэдэг нэрээр нь бас айгүй хүмүүс мэдчихэж магадгүй. IoT технологи гэж яриад байгаа тий. Тэрүүгээр нэг хүмүүс мэдчихэж магадгүй. Тэр бас бусад тийм девайсуудыг бас Mobi Home нийлүүлнэ гэсэн үг тий. А гэхдээ одоохондоо бол байхгүй юу? Бид нар ер нь судалгаа хийгээд 10 сартаа багтаад ер нь диплом хийхэд одоо үйлчлэгийг үзүүлж эхлэхэд бэлэн болсон байна. Ааха. Тэгэхээр одоо хэрэглэгч бүх юмаа одоо Mobi Home аппликейшн дээрээсээ удирдах эсвэл өөр аппликейшн байгаа юм? Өөр аппликейшн байгаа. Ааха. Тийм. Гэхдээ нэг онцлог нь манай санал болгодог нөгөө dongle гэж нэрлэж байгаа да. Одоо телевизэртэй холбогддог ухаалаг Android төхөөрөмж байгаа шүү дээ. Тань дээрээсээ бол бүгд ингэ удирдна. Тэгэхээр ингээд нэг юм цогц экосистем одоо бүрдүүлж байгаа гэсэн үг. Айлд одоо Mobi Home үйлчлэгийг үзүүлэх. Тэгэхээр өөрөө телевизэр дээрээсээ одоо бүх гэрийнхаа одоо ухаалаг болж болох зүйлүүдийг бүгдийг удирдна гэсэн үг. Nice. Тэнгүү тэрний ч яг суур нөгөө нэг хоёлынхын төрөө яриад байгаа 5G яваад байгаа шүү дээ. Тийм. 5G байна. За шинэн кабель байна. Starlink ч хийж байна. Nice. За. Ер нь одоо тэгээд энэ одоо бүх төхөөрөмжүүдийг ер нь суйрлуулахад одоо хэр энгийн бол одоо жишээлбэл та түрүүн хэлсэн шүү дээ нөгөө нэг Mobi Home бол шилэн кабель дээр суйрлаг учраас оож ирэл залгаал болчихно гэж яриад байгаа. Тэнгүүд би бас нэг кейс сонсож байгаад маа нээз бас саяхан Mobi Home тавиулсан байхгүй. Тэгэхэд бас ингээд нэг юм өмнөх шүлжээг нь бас жоохон ашиглаж байгаа тохиолдол байгаад нэгэд байгаа. Тэр нь юун дээр өмнөх сүлжээ за их сайн ойлгосонгүй өмнөх сүлжээ ашиглаж байгаа тохиолдол гэдэг нь өмнөх сүлжээ гэдэг нэг юм өмнөх юм кабель мэблийн ашиглаад бас холбож молбоод байгаа ч гэдэг шиг. Яг тухайн орон сууц маань өөрөө анх баригдахдаа
айллуудын энэ одоо дотоод сүлжээг гэх юм уу да. Тэрийг ингээд кабелийн анханаас нь суйрлуулад өгсөн байдаг байхгүй. Зөв. Тийм. Тэгэхээр үйлчлэгээ үзүүлэгч маань одоо айлын орцны одоо нөгөө дотор хаалга хүртэл хүргэж байгаа. За хаалганаас доторх нь болохоор анханасаа барилга нь өөрөө сүлийн үеийн барилгууд бол хийгдсэн байна. Тэгэхээр тэр сүлжээг л ашиглаж байгаа гэсэн. Зөв. Одоо би ингээ Mobicom-ын дугаарыг өмнө ингээл интернетийн тестлээд би нэг контент хийчихсэн байхгүй. Богд уулан дээр очиад хотын төвд очиад ингээл 5G-ийн тест хийгээд. Тэгмэд миний тэр уцаараа ингээд авч байгаа тэр датаны тэр интернет яг миний гэрт байгаа Mobicom-ийн Wi-Fi router хоёрын ингээ авч байгаа интернет хоёр яг нэг газараасаа ихтэй юу? Тэгж байгаа. Зөв. Ер нь олон улсад гарч байгаа интернет чинь бүгд л адилхан шүү дээ. Тийм. Монголд орж ирээд дамжууллын технологийн хавлгатай. Нэг нь болохоор шилэн кабель, нөгөөх нь радио ч гэдэг юм уу те. 5G-ийн сүлжээний хувьд бол ижилхэн мэдээж нөгөө нэг хүлээ авж байгаа төхөөрөмжөөс маш их шалтгаалдаг. Төрний нөгөө нэг 4 5 6 гэдэг шиг. Чиний утас чинь одоо мэдхгүй 5G-ийн жоохон өмнөх технологич байвал байдаг ч юм уу те. Wi-Fi router-ээ ер нь хэр удаж солиулт та зүгээр гэж хэлэх үү? За миний анзаарснаар нэг 3-4 жилд нэг юу гараад байгаа генерашн гараад байгаа шүү. Тийм. Тэгэхээр одоо би өнөөдөр хэрвээ Mobicom-ийн routerтэй бол тэгэл тэрийг 3-4 жилийн дараа солих хэрэгтэй гэсэн үг. За суйрлуулахад ер нь хэр энгийн одоо жишээл манай эмээ одоо ингээл хүмүүстээр гардаг кейс шүү дээ. Одоо эмээ залгаал энийг яадын ингээл тэгэл хүүхдүүд нь нэлээх зааж өгдөг. Одоо баг хүүхдүүд нь өөрсдөө бараг тийм сүлжээний инженер ч юм уу болж ах шиг шүү дээ. Бодолч байна. Суйрлуулахад аль болох нөгөө одоо кит гэж нэрлэдэг. Хэрэглэгч өөрөө аваад маш энгийнээр ингээд тохируулах одоо бүх төрлийн зааварчилгаагаар бид хангая гэж бодож байгаа. За магадгүй үнэхээр тийм хэрэгцээ тэ одоо сегмент гэх юм уу те байвал бидэд бас түүнд зориулсан нэмэлт үйлчилгээ гаргахаар өрн төлөвлөж байгаа. Мэдээж аль болох нөгөө шууд задлал усраал ажиллах хэмжээнд бүтээгдэхүүнээ гаргах гэж байна. Одоо нөгөө нэг энэ дата хэрэглээ чинь одоо бүр амар ингээд хүмүүсийн бүр хамгийн анхаарал хандуулдаг зүйл ч шүү дээ. Залуучууд одоо жинхэнэ дата өдөр тутмын байнга авч ашиглаж байна. Тэгээ би ингээд 5G тестэлсэн аахгүй Mobicom 5G амар хурдан заяа. Гэтэ бүр нэг нөгөө талаараа нөгөө датаг чинь ингээд нэг жинхэнэ ууж байгаа байхгүй. Тэнгүүд Mobicom-ийн ингээд шүлжээ интернет шүлжээ ингээд одоо энэ датаны үн ч юм уу эсвэл энэ дата багцуудад ер нь ирээдүйд танд өөрчлөлт орох бах гэсэн таамаг байна. Өөрчлөлт орсон байгаа. Та яг Mobicom-ийн 5G хомиг аваад үзвэл одоо тэрэнд дагалдж байгаа дата багц одоо өмнө 4G технологи эсвэл одоо байсан хэмжээнээсээ бол хэд дахин нэгдсэн байна. Ер нь хэр аргийн одоо дундаж одоо хэрэглээтэй одоо гэр бүл ялэгч гэдэг нэг 3 хангалттай хангах тий. 99 ч бас дата утасны хязгаартай л. За би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол өрхийн одоо хэрэглээг хангах хэмжээний дата багц дагалдж байгаа. За айл өрхүүд ингээд одоо хангачт юм байж ингээд гэр интернет сүлж өвтөдөө ингээд одоо бүх home tech бүгдийг хангачт юм байж. Байгууллагуудад ямар боломж өгч байгаа лээ? Байгууллагууд маань бас ижлэхэн боломж авна. Тийм. Ялангуяа жижиг дунд байгууллагуудад бол манай энэ home tech за моби бизнес гэж нэрлэж байгаа бид нар. Энэ бүтээгдэхүүнийг авахд бол бас илүү тохиромжтой. Ялгаагүй. Рутер мөтөр нь бол бүгд яг л ижлэхэн яг мобинитийн хувьд гэх юм бол илүү нөгөө том байгууллагууд руугаа төвлөрдөг байсан. Одоо бол яг энэ моби хөмтөг ижлэхэн моби бизнес гэдэг багц гаргаж байгаа. За үн тарифын хувьд ч гэсэн маш боломжийн. Одоо ялангуяа нөгөө бизнес эхлүүлж байгаа стартап компаниуд энтерт бол аваад ашиглахад одоо түрүүн хэлжсэн home tech биш одоо office tech болгоод ашиглаж болно. Хэрвээ илүү том компани байх юм бол одоо хэрэгжүүлж байгаа маш олон том төслүүд, том үйлчлэгээний саналуд бол манад байгаа. Намайг хүүхдээ хахтал 2030 он гэл ирээдүг зөвнсөн кинонууд гэл гардаг ус. Одоо 2030 он ч баг энэ өхөнд ирчлээ те. Тэнгүүд 2030 онд одоо айл руу ингээд ороход за моби хомтой ингээд айл руу орлоо гэж бодъё. Тэнгүүд ер нь хамгийн түрүүнд ер нь юу мэдрэх бол гэж. Ер нь таны төсөөллөөр ер нь ямар хөө болох байх гэж харж байна. Одоо яг гадны томоохон улсууд гадны томоохон улсууд ер нь ингээл эхлүүлсэн аль эзэн баг ингээд тогтоод эхэлчихлээ шүү дээ зарим нь тий. Тэгвэл Монголын хувьд яг тэр үед яах вэ? За мэдээж нөгөө нэг янз бүрийн гой одоо зөвлөлт тэр биелэхэд бол угаасаа биелсэн байгаа шүү дээ. Ихэнх нь биелсэн байгаа.
хүн зүгээр өөрөө боломж нөх юм бол аваад ашиглахад одоо чи глобалчлагдсан тий. Тэр технологиг гэртээ авахд бол ер нь нээлттэй болсон шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ маань өөрөө хэрэглэгчийн өөрийнх нь юуны одоо мэдлэг тэр тухайн технологиг ашиглах ур чадварынх нь асуудал болчихж байгаа. Тэгэхээр 30 он гэхэд ер нь монголчууд маань нийтлэхээр тийм технологи ашиглаад илүү сурч болов. Гэртээ ялангуяа за одоо Монголд бол одоо цахилгааны төвөөр харьцангуй одоо боломжийн байдаг. Надад бол миний бодлоор зүгээр харьцуулахад яг цахилгаан өндөр хэрэглээтэй газрууд бол энд маш их анхаардаг. Ялангуяа өргөхийнхөө цахилгааны хэрэглээг ухаалгаар удирдна гэдэг аягүй их тийм хэрэгцээ шаардлага гарч ирд юм байна лээ. Тэгэхээр илүү нөгөө нэг өрхийн хэрэглээ маань ногоон болох болов гэж бодож байгаа. Технологи илүү ашигласнараа юм бол ногоон болдог. Тийм одоо сэргээгдэх эрчим хүч илүү их ашиглагдсан тий. За айлууд маань апартмент гэхээсээ илүү тий. Одоо орон сууц гэхээсээ илүү одоо юм тусдаа ашаа байшинтай гоё хаусуудад амьдардаг болсон. За хаусуудаа ухаалгаар удирддаг. Сэргээгдэх эрчим хүч ашиглагдсан тий. Тэгээ сэргээгдэх эрчим хүчтэйгээ уялдаад ингээд бүх зүйл нь бүх нөгөө хаус нь ухаалаг болсон. Одоо ингээд юм амьд мэт хаустай болсон тий. Тэгэл ороод ирээсээ бүх юмнууд нь ингээд гоё удирдагдаад тухайн одоо хэрэглэгч ямар одоо юм амьдралын одоо лайфстайлаар амьдрмаар тэрдээ ингээд зохиж амьдрдаг болсон байх болов гэдэг нэг зүгээр төсөөл. Тэр нөгөө миний яг нэг юм байнга үздэг нэг контент креатор байдаг байхгүй MKBH-тэгээс тэр залуу болохоор бүр ингээ гэрийнхаа ингээд цахилгааныг бүр ингээ хянд юм бэл. Одоо манай гэрийн батарей ер нь хэдэн хувьтай байна гэдгийг баг хардаг тий. Тэгэл машина хүртэл баг ингээ батарейг нь харчдаг болчих чинь. Тэр баг хаана одоо арзитгаас хэдийн хэмжээний тог зарцуулагдаад байна гэдэг тий. Тэгэхээр монголчууд ер нь гэхдээ одоо Mobi Home-ыг ингээд Mobicom албасаар ингээд нэвтрүүлж эхэлж байна гэдэг чинь ер нь энэ маркет нь зах зээл нь харьцангуй энэ иймэрхүү хэрэглээнд бэлэн болцсон байна гэдэг л судалгаан дээр үндэслэж байгаа бах тий. Тэгж байгаа. Тэгээ юм чинь нөгөө сайжрах тусмаа илүү одоо хэмнэлттэй илүү ухаалаг л болоод байгаа шүү дээ. Ухаалаг гэж байгаа ер чинь ухдаг нь бол би тийм гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгээ тэрнээс бол нэг мөнтэй утас барьснараа нэг ухаалаг утас барьсан биш болчихж байгаа байхгүй тий. Тухайн ухаалаг утсан дээрээ ямар ухаалаг аппликейшн юу ашиглаж яснараа л илүү одоо үр өгөөч өгсөй гэж боддог. Одоо танд ер нь зөв би таны бодлыг ер нь асууж байгаа ш. Одоо танд ер нь уламжлалт ТV одоо энэ телевизийн салбар унж байгаа санагдаж байна уу? Одоо яриад жоох стриминг үйлчилгээнүүдийн бүүн болж байгаа үе шиг. Энэ ер нь цаашдаа ингэж явсаар байгаа. Би бас нэг хэдэн сарын өмнө нэг конференц чуулганд оролцож байсан. Тэгээд тэр үед яг ийм хилцүүлэг явагдаад би бас нэг хэлтгэл тавьж байсан. Тухайд өөрөө бас судалж байсан олон улсын статистик. Ер нь энэ өргөн нэвтрүүлэг гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Манайд бол одоо хуучин уламжлалт аналог технологиор ингээд цацаад тэгээд айлууд антен тавьж байгаа. Телевизэрийн антентэй тэргээрээ хүлээж авдаг гэсэн сүүл рүүгээ ухаалаг дижитал болоод тэр маань бас IP биш л дээ. Тэгээд нөгөө дамжуулалтын технологи радио дамжуулалтын технологи арай сайжраад за дараа нь IPTV ороод за одоо ингээд OTT орчиж. Тэнгүүт олон улсын статистикээр бол яг энэ өргөн нэвтрүүлгийн тренд бол унж байгаа тий хүн лайв ТV ингээд хүлээж авч үздэг нь бол цөөрөд байгаа. OTT буюу за вод гэж нэрлэдэг байгаа видео онт юм аа. Тэр хувилбарлуу шилжиж байгаа. Тэгтээ стил тухайн нөгөө нэг шууд дамжуул лайв гэж байгаа шүү дээ. Тэр маань стил байсаар л ба. Одоо ялангуяа спортыг бол хүн гэртээ хүлээж авч яг тухайн акшнт нь л хүлээж авна тий. Тэрнээс бол өнгөрсөн бичлэг үзээд нэг тийм кав авахгүй. Тэгэхээр энэ маань бол стил бол үргэлжлэнэ. Тэгэхээр нөгөө унж байгаа ч гэсэн тухайн унж байгаа хурд бол одоогоор бол нэг тийм амар өндөр биш байгаа. Тий. Тэгээд стил бол хүмүүс ТV үздэг. Тий нөгөө хүний дасцсан нэг юм хэрэглээ шүү дээ тий. Тэр маань бол байсаар л байгаа гэж. Яг хоо унах нь бол унж байгаа өвтөд рүү шилжих байгаа. Одоо нөгөө нэг ирээдүйд таны хувьд ирээдүйд одоо ингээд IoT технологиуд одоо орж ирж байгаа ингээд бүх юм тухайлаг болж байгаа гэж тийм. Монголын компаниуд юу н өөрсдөө юм IoT шийдлүүд өөрсдөө нь хийх болов эсвэл зүгээр гадны одоо томоохон одоо Xiaomi Mami гэдэг хэдтийн одоо яг энэ чиглэлээр бүр ингээд мэрэгжлийн болцсон газруудыг аль биесээр оруулж ирээд ашиглах болов. За бас л хоёр талтай. Өмнө ийм ухаалаг одоо Hometech Монгол төвжилж ирсэн компаниуд бас байдаг. Тийм бас амжилттай явж байгаа. За тэр маань болохоор мэдээж юм том хэмжээний төслүүд дээр ч гэдэг юм уу те тухайн барилга ашиглалтанд ороход одоо хамт хийх
ажиллах ч юм уу тий. Иймэрхүү зүйлүүд байгаа. Мэдээж хугацаа их орно. Гэтэл нэгэнд бэлэн болцсон тэгээд маш бага зардлаар бүтцсэн гэд имийг нөгөө олноор үйлдвэрлэх тусам зардал нь багасдаг штэ. Яг бид нар өөрснөө ингээд хийгээд софтвер бол арай өөр. Гэтэл хардвер бол манай хөрш маань бол тий хэдэн сая тэр бумаар нь үйлдвэрлээ. Тэрний нөгөө нэг оногж байгаа зардал маань нэгэн тийг хямдарсан тохиолдолд бол энэ дэр өрсөлдөхөд бол би бол жоох хэцүү гэж боддог. Тэгэхээр трийг нь бол мэдээж одоо ашиглах нь бол зүйтэй хэрэг баг. Мэдээж нөгөө зардлаад одно шүү дээ. Зардал маань өөрөө өндөр гараад ирвэл одоо айлууд бодолтой авалтын чадвар мадвар ингээл дахиад яригдаад эхэлнэ. Софтвер болон Монгол хүнд зориулсан одоо тэр экспириенсийг өгтөл дээр л бид нар өөрсдөө илүү ажиллах хэрэгтэй болов гэж байна. Тэрнээс нөгөө одоо Монгол заавартай Монгол зүйлийг л ашигламаар байгаа шүү дээ. Тийм тэрнээс бол нэг юм хятад төхөөрөмж авчирлаа гингүүтээ хятад заавартай хятад одоо хүнд зориулсан тийм экспириенс өгвөл бол тохирохгүй л дээ. Одоо ингээд за хэрвээ шууд ингээд би одоо маргааш ч юм уу те манай найз ингээд маргааш шууд моби хом руу одоо шилжийа гэдэг юм бол ямар одоо бенефитүүдийг авч болохоор байна. Ялангуяа одоо би бол эхний хэрэглэгчт нь бол ингээд одоо яг жинхэнэ эд үедээ бүртгүүлэл эхэлж байгаа ах гэж боддог байхгүй. Тийм. Би хаагуур бас бүртгүүлэх үү гэдэг дээр. Нөгөө нэг түрүүн хэрэгчлөөгөл би яриад байгаа. Одоо ингээд жоохон тэргээрээ л ялгарах гэдэг. За нэгдүгээрт бол шууд онлайнаар гэрээ хийчих болж байгаа. Тэн заавал ингээл нэг салбар дээр очиод нэг гэрээ гар үсэх зураал. Тэгээд гэрээ эзэн тохиолдолд манайхаас шууд очиод төгсрөө суйрлуулад өгч байгаа. За хоёрдугаарт болохоор 3 үйлчлэгээ гэдэг хүмүүс тассан байдаг тий. Заавал гурвуулын цуг авах хэрэгтэй юм шиг. Тий. Манад дээр ч одоо энэ яг моби хомыг авахд 7-8 бүтээгдэхүүн байхгүй. Нэгийг ч авч болно, 7 улангийг авчиж болно. За нэгийг авал олныг авах тусам хямдарна гэдэг бас нэг тийм юу байгаа. Одоо орон шуулны систем явж байгаа. Одоо бандалтна гэж нэрлэх юм да. Тэ олон бүтээгдэхүүнийг ингээд цогт нь авал илүү одоо үр өгөөжтэй хямдхан гэдэг тийм модельтэй бас явж байгаа. Тэгэхээр энэвээрээ бас би ялгарч байгаа болоо гэж бодож байна. За мэдээж түрүүн бас хэлжсэн хэрэгчлөлттэй гэдгээрээ тий. Тэгээд Mobicom-ын хэрэглэгч нар маань бас илүү давуу тал авна гэх мэт. Би бас нэрээ уншижсэн чинь 3 сар үнгүү ашиглаж болох юм билээ те. Хэрвээ яг өөрөө үнэхэр тэр хэрэгчлөөг мэдэрмээр байвал 3 захиалаад 3 сар үнгүү ашиглаад 3 сарын үнгүү гэсэн урамшуул одоо явж байна. Тийм тийм. Тэгээд тэнгуүтээ хэрвээ бүр үнэхээр таалагдахгүй бол буцаахад бол ямар ч асуудалгүй. Тий. Тэгээд нөгөө нэг суйрлуулалтын зардал энтер ч юм уу тиймэрхүү зөвлөл юу одоо хандвал байхгүй гэдэг. Энэ нөгөө нэг эхний хэрэглэгчдийн яг нөгөө нэг эдэлдэг даваа талууд одоо яг явж байгаа шиг байна тий. За би тэгээд төгсөлтнөөс танаас ингээ яг төгсгөлийн асуултаар ингээд юу асуумаар байсан бэ гэхээр одоо ингээ Mobicom та ингээ баг 23 жил ингээ ажиллажлаа тий. Юу ер нь яг таныг энэ компани ингээ уяад байгаа. Тий өөр ингээ боломж зөндөл олтой байлгүй тий гадагшаа сурах ч юм эсвэл гадны том компанид ажиллах ч юм уу тий. За ер нь интернет л намайг байдсан та гэж. Яг би нөгөө анх анкет бөглөө тэгээд 2 газар ингээд орох нь одоо сонголт байсан. Нэг нь болохоор яг гоо одоо телеком талтай гэх юм уу. Нөгөөх нь болохоор дөнгөж шинээр одоо үзүүлж эхэлж байгаа интернет тэгээд. Тэгээд ер нь бол яг гоо тухайд ч ингээд боддог лсэн. Бүх юм интернет рүү явах нь бол тодорхой гэж би дотроо бодчихсон байхгүй. Тэгээд интернет бол надад бол тийм бүр нэг салшгүй хэрэглээ. Дээрэс нь одоо миний хийж исэн бүх зүйл интернеттэй холбоотой байдаг. Хоёрдугаар талхлаар яг Mobicom ч өөрөө бас соёл бас гайгүй штэ. Одоо хөрөнгө оруулагч маань бас Япон компани гэдэг ч гэдэг юм уу. Тэр утгаараа ер нь бол тийм соёл талдаа бас бизнесийн этик талдаа бас дажгүй надад санагддаг. Тэгээ компанитаа бас ажиллах тэр маань бас нэг шалтгаан болсон. За нөгөөдөөр би бас нэлээд олон ажил хийгээд үтсэн байдیں۔ Энэ жоохон уйдах завгүй гэх юм уу та. Нэг 10 хэдэн ажлын байр суусан байдаг хгүй зөвхөн Mobicom дотор. Тийм. Сүлжээний инженерээр анх ажилд орж ирсэн. Тэгэл систем инженер, систем админ, за шийдлийн инженер, тэгэл ахлах, за менежер ахта, одоо хэрэглэгчийн үйлчилгээ, одоо бас сүлжээ төлөвлөлт гээл. За Mobicom-ийн одоо хэрэглэгчийн үйлчлэгэн дээр гомдол хүртэл барагдуулах газрыг хариуцж ирсэн. За байгууллагын бизнес дээр ажилласан. Гэвчлэнгийн ер нь бол та нөгөө нэг зүйл болохгүй гэсэн хүмүүстээ зурлж ирсэн гэж тийм нэг ингээд зүйл хийж байгаа л нэг юм
дахиад өөр зүйл ингээд би надад хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр их уудах завгүй яваадсан болов уу гэж бодож байгаа. Та өөрөө жил 20 гарч ирлээ шүү дээ. Та өөрөө тоглодог уу? Ер нь. Бас нэг хэсэг контр та тухайд нөгөө Age of Empires гэж хэлсэн шүү дээ. Нэг хэсэг амар тренд болж ирсэн юм да. За Star Wars Center гэдэг. Тийм. Тухайд тоглолцсон. Манай найзууд чинь бас нэг гейм PC-тэй тухайд ирдэгсэн шүү дээ. Тийм. Тэнд чинь заримдаа бас 2-3 оноо. Контраар бол 4-3 муу 4-2-2-оор орлоо. Яа. За маш сонирхолтой. За урилга хүлээж авч оролцсон танд баярлалаа. Тэгээд ямар ч би асууя гэсэн ер нь бүх асуултуудаа асуучлаа гэж бодож байна. Тэгээд би яг Mobi Home-тай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл description хэсэгт оруулчих. Тэгээд хүмүүс маань бас асуух зүйл байвал энэ хөө подкастны доор комент хэлээр үлдээхэд болох байх. Тэгээд манай Mobi Home бас нэглээсээ хариулж байгаа гэж бодож байна. За тэгээд урилга авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.